За манай Сонгины хархан дүүрэг бол одоо нийт 270 гаруй мянган хүн амтай 32 хороотой анхшдны байгууллага нэгж 32 хороотой. За манай төв нь бол одоо үндсэн 5 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс гоо зүйн мэдрэмжийн боловсрал, гэр бүлийн боловсрал, иргэний боловсрал, ёс суртахуун төлөвшлийн боловсрал, амьдрах ухааны боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. За үүнээс одоо давамгай явуулж байгаа сургалтын үйл ажиллагаа бол амьдрах ухаанд суурилсан суурилан явуулж байгаа. Дүүцэн хөтөлбөрийн сургалт, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, боловсролын ерөнхий түвшинг дэвшүүлэх чиглэлийн одоо төрлийн сургалтуудыг боловсролын үйлчлэгийг бол орон нутгийн ард иргэдэд бол хүргэж байна. Манайх одоо дүүцэн хөтөлбөр сургалтын менежер 1, насан туршидын боловсрол хариуцсан менежер гэдэг одоо 2 менежер бол ажиллаж байгаа. Одоо яг чиглэлээр менежер ажиллаж байгаа нь бол одоо үйл ажиллагаа явуулахад бол яг сургалтын чиглэлээр бол их ач холбогдолтой байдаг онцлог юм манай байгууллага юм. За манайх цагийн багш 2 байдаг. Тэгээд нийт ажилтан албаагч багш нар маань нийлээд 20 ажилтан багш нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. 14-өөс 15 оны хичээлийн жилд бол одоо 135 хүүхэдтэйгээр 7 танхимаар 9 бүлэг хичээлж байна. За энд бол одоо 62 65 42 67 12 дугаар сургууль гэдэг зэрэг 4 сургуулиуд бол одоо дүүцэн хөтөлбөрийн маань сургалтууд бол танхимаар хичээлж байгаа. За үүнд одоо бас нэг дүүцэн хөтөлбөрийн нэг одоо үйл ажиллагаа хичээлийн сургалтыг явуулахад тутмаг байдаг зүйл бол анги танхимын бол одоо маш их том асуудал байдаг. За үүнд одоо яагаад гэвэл одоо ерөнхий боловсролын сургуулиуд маань анги танхимын хүрэлцээгүй зэргээс манайх одоо албан буссын сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа анги танхимыг бол авна гэдэг. За үүн дээр бол одоо бид нар өөрсдөө анги танхимтайгаа байхын тулд энэ хүүхдүүдэд цааш нь сургууль завсартуулахгүй тулд дүүргийн засаг даргын захирамж гаргуулахаар одоо төсөл явж байна. За нэгдүгээр заалт нь бол одоо ерөнхий боловсролын сургуулиудын захирлуудад албан бус насан туршийн боловсролын төвийн дүүцэн хөтөлбөрийн сурагчдыг бол одоо анги танхимаар хангаж ажиллах. Хоёрдугаар заалт нь бол энэ үйл ажиллагааг одоо ерөнхийдөө зохион байгуулж хуулийн дагуу явуулахыг албан бус насан туршийн боловсролын төвд даалгасан ийм одоо заалттайгаар захирамжийн төсөл бол одоо зурагтаад явж байгаа. За манайх албан бус насан туршийн боловсролын үндэсний төв хаан уул дүүргээс одоо хамтран зохион байгуулсан нийгмийн өвчлөлийн хөтөч сэдвтэй энэ уралдаанд хагшдны 1-р шатны бол уралдааныг бол одоо төв дээрээ 2 удаа зохион байгуулсан. 1-р анхан эхлээд бол 5 хүнийг л сонгож авсан. Тэр 5-аас ахиж одоо шигшээд 3 багшаа бол одоо шалгаруулсан. За үүнд бол одоо заах арга зүйч одоо сургалтын менежер, насан туршийн сургалтын менежер болормоо бол одоо их амжилттай оролцож 1-р байр эзэлсэн хичээл заахаар. За элтгэлийн уралдаанд бол багш Хотгонбаяр багш бол одоо 2-р харинд оролцож маш их өндөр амжилттай оролцлоо манай дүүрэг. Боловсролын ерөнхий түвшинг дэвшлэх сургалтууд бол компьютер, англи хэлийг бол одоо яг ажлын цагаар суралцах боломжгүй. Одоо ийм ажилтан албаа агчд бол явуулж байна. Үүнд бол одоо манай дүүргийнхаа цэцэрлэгийн багш нар хороодын ажилтнуудад бол одоо ажлын байран дээр нь очиж зааж байгаа нь одоо маш их онцлог юм аа. Энэ мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт маань эсхий болон шүлжмэлийн сургалтуудыг 45 хоногийн хугацаатаагаар бол батламж олон бол иргэдийг бол сургаж байна. За ингэж сургаснараа ард иргэд маань ажлын байрыг бий болгох, амжиргаагаа дэвшүүлэх, мөн одоо бүлэг болон ажиллаж байгаа ард иргэдийн маань амьдралыг дэвшлэх одоо нэгэн хөшөөрөг болж өгч байгаад манай төв их баяртай байдаг. За дээрх сургалт маань одоо хинт ч хизээч хаанч яаж зохион байгуулах нөхцөлийг бол бүрдүүлэн ажиллаж байна. Үүнд бол өртөөчилсөн цахим уламжлалт хэлбэрээр бол одоо иргэдүүдэд энэ сургалтыг бол хүргэж ажиллаж байна. Энэ сургалтанд суралцсан хүмүүс үр дүн хэр байна? Бүтээлээ сурчиж байна уу? Тэр иргэдийн амьдралд тэр нөлөө үзүүлж байна тэр сургалт. За тэр сургалтанд сууснаар манай иргэд бол одоо
шүлжмэл дээр ихэд бүлэг болон ажиллаж байна. Эсгээ дээр ч гэсэн одоо ер нь бол одоо бүр тогтмолчсон үйл ажиллагаанд бүлэг болоод ажиллаж байгаа. Тэгээ ингэж одоо бүлэг болж ажилласнараа манай иргэд бол өөртөө ажлын байр бий болгож байна. Хоёр дахь юм бол амжиргаагаа дэвшлүүлэх зорилготой маш их том ач холбогдолтой байгаа манай сургалтын хувьд. Бүтээгдэхүүнийг борлуулдаг гэсэн үг. Тий, одоо бүлэг болоод ажиллаад бүтээгдэхүүнүүд цаашин. Одоо жишээлбэл эсгийн сургалтын 13-аас 14 оны хичээлийн жилд ажилласан нэг бүлэг байгаа. Тэднийх бол одоо хятад руу явж үзэсгэлэнд оролцож ирсэн байж байгаа. Бүлэг болоо ажиллаж байгаа тийм. Сургалтын маань тоног төхөөрөмж маань дандаа энэ гар ажиллагааны машинууд байгаа. Энэ сүлжимхлийн 12-ийн машин дээр болохоор ар ингэр деталнууд маань гараад эдгээр машинууд дээр холбож ойдог байгаа. Сургалтын маань явцад хүмүүс маань юпг, цамц, өмд, малгай оролт гэх мэтлэн бүтээгдэхүүнүүдийг хийж сурдаг байгаа. Манай сургалт маань анхан шатны мэдлэг олгоод зогсохгүй. Тухайн иргэдийг цааш нь өөр ямар боломжоор яаж цаашаа сурах боломж нөхцөлийг хангаж өгдөг байна. Сургалтынхаа түүхийдийг бид үйлдвэр комбинатад Монгол Нос гэсэн компаниас авч байгаа. Бүтээгдэхүүнийг түрүүчийн иргэдийн сургалтын маань хийсэн хүмүүсийн бүтээл маань зарж борлуулагдаад буцаад түүхийдээ авч ингэж ажилладаг байгаа. Энэ тоног төхөөрөмж маань Ингүү мандах гэсэн компани тоног төхөөрөмж байгаа. Энэ компанитай бид нар хамтран ажилладаг байгаамаа. Тийм, бид нэр үйл ажиллагааг дэмжиж бидний хүмүүсийг бас тодорхой хэмжээний ажлын байраар хангах мэргэжилтэй болох зорилгоор энэ сургалт маань өмнө төлбөргүй явагдав. Өнгөрсөн жилийнхаа хүмүүсийг би юу яллаа л да судалгаа хийж үзлээ л дээ. Ажлын байраар хангагч үгүй юу гэдгийг. Тэгэхээр судалгаа хийснээр энэ хүмүүс маань нийт 55% нь ажлын байраар хангагдсан. Өөрийн гэсэн тодорхой хэмжээний ажлын байр үүсгэж гэр орондоо юм уу эсвэл бүх баг болон хамтран тэгж цех ажилуулан үйлдвэрлэл жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж ажиллаж байгаамаа. За би одоо ингээд тухайн сургалтанд одоо хорооноосоо мэдээд ирж хамрагдсан. Одоогийн байдлаар одоо бүтээгдэхүүн хийж одоо эцсийн дүнд нь одоо гаргаж сурсан. Цамц хийж сурсан, өмд хийж сурсан. Одоо өөрийнхөө одоо сонирхсан юу л гэдэг одоо жишээлбэл малгай оролт гэх юм бол малгай оролт би өөрөө багшаараа заалгаад тэгээд бас хийгээ сурсан байгаа. Би өөрөө жоохон иймэрхүү тийм одоо манай Монголын одоо нэг ноос ноолрон бүтээгдэхүүн байдаг шүү дээ. Тэрийг одоо би одоо яаж хийдэг юм бол яаж энэ хүмүүс хийгээд идэм бол залуу малгаар их сонирхдаг байсан. Тэгээд хорон дээрээсээ очиод иймэрхүү энэ юуны маань сургалтын маань зар байсан болохоор би одоо өөрөө одоо ирээгээд одоо хамрагдтыг ирсэн байгаа. Ерөнхийдөө бол 120 цагийн бол 90 цагтаа одоо хамрагтаа явж гин. Төгснөхийн дараа одоо багш маань хэлсэн дэлхийн зүйнтэй хамтарч одоо тийм зээл төсөлд одоо тийм хамрагт боломжтой гэж одоо тийм гарцуудыг бас зааж өгсөн байгаа. Тэрүүгээр насаа гээд төсмөсөл бичээд одоо тэр тоног төхөөрөмжийнхаа тэр юунда хамрагдана гэж бодож байгаа. Бас өмнөх бас нэг төгсөгчдийн маань бас багш маань хэлж өгсөн л дөө. Бас тийм явж ийн гэсэн гээд тэрийгээ бас хараад бас болтын байна гэж би өөрөө бас мэдсэн. Тэгээд тэр төсөлтөд хамрагдаад өөр ингэсэн одоо тоног төхөөрөмжтэй болоод би одоо иймэрхүү юм хийн гэж бодож байгаа. Намайг Тонголог гэдэг түрүүчийн төсөлд энэ маань хамрагдаад төгсөөд сүүлийнх нь нөгөө сургалтанд нь энэ залуу битээр хоёулаа хамрагдаад одоо энэ сүлжигч мэрэгчлээ болсон байгаа. Тэгээд мэрэгжлийнхаа дагуу ингээд ажил хийх гээд ийм цех бүлгээрээ нийлээд энэ цех байгуулад ингээд футбол түрээслээд тэгээд дэлхийн зөнгийн төсөлд хамрагдаад тэгээд 50% хөнгөлөлттэй энэ машин авсан байгаа. 2 машин авсан байгаа одоогоор. Тэгээ энүүгээрээ үйл ажиллагаа явуулж эхэлж байна одоогоор.
Ерөнхийдөө бол дунджаар нэг 14 хоногт нэг машин дээр нэг 5 цанц гарчих. Тэгээ 2 машин дээр 10 цанц яг уу тий. Дунджаар гэхэд 3 цанц 6 цанц л гарна л да. Ихээр бодвол 10-аараа гарна. За би энэ амьдрах ухааны чиглэлээр эсгийн урдлын сургалтыг бол ерөнхийдөө тасралтгүй явуулдаг. За сургалтыг бол одоо дүүргийн хүрээнд бол хороодын захиалгаар голчлон явуулдаг байна. Явуулж байгаа одооноос эхлээ. За энэ маань одоо ямар улсууд хамрагддаг вэ гэхээр зорилтод бүлгийн хороодын зорилт бүлгийн иргэд хамарж байна. За ажил мэргэжилгүй хөгжлийн бэрхшээлтэй за тиймэрхүү улсууд бол хамрагдж байна. За манай сургалт нь болохоор анхан дунд шат гэж явагддаг байгаа. За анхан шатны сургалт бол 120 цагаар 45 хоног явагддаг. За дунд шатны сургалт бол за 80 цагаар нэг 30 хоногийн хугацаанд явагддаг дуусдаг байна. За өнөөдөр бол одоо энэ 5 дугаар хорон дээр эсгийн урдлын анхан шатны сургалт явагдаж байна. За энд тус хорооноос 12 иргэн хамрагдаж байна. Сургалтанд суусан иргэдийн бол нэг 60-70% нь бол одоо цаашд юм хийх, хамтрах нөгөө хоорондоо яагаад гэвэл нэг дорын нэг хорооноос нэгээ мэддэг болсон суудаг учраас тэр тал дээр бол үр дүнтэй. За үлдсэн нэг 20-30% нь бол зөвхөн одоо гэрийнхаа хэрэгцээнд би одоо нэг ийм чөлөөний амралтанд сууж ирсэн юм а энэ хоорондоо сураад нэг өөрсдийнхээ хэрэгцээг хангая гэсэн 20-30% хүн бол үлддэг байгаа. Хороон дээр явсан захиалга сургалтын давуу тал нь бол ийм байдаг юм а. За өдөрт бол 5 цагаар тэгээд 120 цагийн 45 хоног явагддаг. Хороон дээрх сургалт бол ерөнхийдөө бараг 2 сургалт авдаг. Голцоо хороодоор ингээд захиалга аваа явахад. Эхний захиалгад суусан одоо сургалт явагдаж байгаа. Дараа нь одоо бүртгүүлмээр байна, суумаар байна. Үнэхээр одоо сонирхолтой байна гэсэн иргэдийн дагуу. Ер нь хороод дээр бол 2-оос доошгүй хугацаанд л сургалт үргэлжилдэг. Одоо бол нэг 2-3 жилийн хугацаанд бол дандаа сонгоо архын дүүргийн одоо толгойд 1-2 дугаар хороо, 4 дугаар хороо, 26 дугаар хороонд бол хороодын иргэдийг хамарч сургалт явагддаг байсан. Тэнд бол одоо манай өөрийн танхим дээр явагддаг байсан. Тэндээс бол одоо нэг 4 бүлэг байдаг. Одоо хороодоор явснаас бол хороод дээр явж байгаа сургалтанд бол бас 4 бүлэг байгаа. Хороод нь бол илүү үр дүнтэй байгаа. Тэгээ сургалтын Энэ бүлэг бодоод өөрсдөө бүтээгдэхүүн залбирлуулах юм гарцсан байна уу? Одоо энэ сургалтанд хамрагч явах хугацаанд иргэд маань гарцаа олдог байхгүй юу? Одоо хуучин сургалтын улсууд над дээр ирдэг. За тийм үзэсгэлэн болох гэж байна. Одоо багшаа яах вэ хүү манайх оролцох гэж байгаа шүү гэд ингээ ярихаар би бас иргэдээсээ тийм болж байгаа юм байна. Та нар оролцоо одоо ядаж очиж үзээд одоо нүдэ нээгээд хаана ямар юм яадаг юм бэ гэд гарцыг бол ерөнхийдөө үзэсгэлэн худалдаа. Тэгээд энэ тентгийн одоо чуулга уулзалт тиймэр бол багш өөрөө явж одоо сургалтанд хамрагдсан иргэдэд ямар гарц байдаг вэ? Одоо хамтарч ажиллах хадгалам зээлийн хоршоо байдаг байж болно, зээл авдаг. Банк байж болно. За бүр дүүргийн хэмжээнд бол хөдөлмөрийн хилцээс халамжийн төв, за тэгээд төрийн бус байгууллагууд бас ордог. Адраа, дэлхийн зүүн гэх байгууллагуудтай бол хамтарч ажилладаг байгаа манайхан. Ер нь төслүүд бичиж оролцоод тиймэрхүү юмд ороод одоо нэгдээд ингээд дунд нь ороод ирэхээр хүн бол өөрөө гарцаа олчдгийг цаашаагаа одоо эсгийний бас нөгөө хийгээд сурчих давуу тал нь болохоор эсгийн дээр ганцхан нөгөө самандаг машин гэж ордог байхгүй. Тэр машин байхад хүн одоо үнэхээр хий гэсэн хүсэл тэмүүлэлтэй байх юм бол тэрийг бол одоо над дээр ирж самнаа ч юм уу эргээд ингээд байнга хийгээд идэг. Тэгээд хүн нөгөө жоохон хөлжөөд нэг өөрийн гэсэн хөрөнгөтэй болоод ирэхээр самтаа болдог, колотог гэл ингээд хэрэглэгчгөөнүүдээ бас авч эхэлдэг байгаа. А 2013 он 12 сарын 20-наас эхэлж хамрагдсан. Энэ сургалтанд сууж эсгийн урлагийн бүтээгдэхүүн хийж сураад тэгээд өөрийнхөө хороонд 2014 оны 7 сараас хөдөлмөрийн гэлцтэй гэрээ хийж Ахмад мэргэжилтэн гэсэн юугаар би одоо хамгийн Ахмад насны хороонд орой сургалтанд суусны юунаас Ахмад мэргэжилтэн болж багштайгаа хамтраад бас хороонд ороо сургалт явуулсан. Энэ сургалтанд 40 хүн хамрагдсан манай хорооноос. Амжиргаа дээшлүүлэх 46 өрхийн 10 өрхийн хүмүүс одоо бүлэг байгуулж ажиллана гэсэн санал хүсэлтэд биднэрт өгсөн. Энэний дагуу бид нэр бүлэг зохион байгуулад бүлгийн гишүүдээс одоо энэ Сэмүүхэн байна, Мягмар сүрэн байна.
Инх тунгалаг байна. Нянгар гэж байгаа манай хорооны. Хорлоо гэж би алтан цэцэг гэж одоо шинээр бүлэг байгуулахаар саналаа өгс 14 хүн байгаа. Ноосоо өөрсдөө худалдаж авдаг. Бид нэр одоо цаашдаа бүлэг байгуулж ажиллаад оймос гэр том баг эрэгтэй эмэгтэй хүүхдийн таавчиг тэгээд цаашаа гутал хийж сурах зорилттой байгаа. Энэ хэрэгцээ бол манай хороонд маш их байдаг. Захиалга маш их ирдэг. Одоо ингээд том бүлэг болоод ажиллахаар бас тоног төхөөрөмжүүд их шаардлагадж байна. Бид нар чинь дандаа нөгөө өндөр настан ажилгүй хүмүүс, бүр өвтэй хүмүүс голдуу байдаг болохоор эдийн засаг хангалтгүй. Тийм учраас өөрснөө тэр юм авчид зөвхөн өөрсдийнхөө хүрээнд одоо бол ойр зуурын нэг аймс бойтог таавчиг хийгээд бас амьдралах үедээ нэмэрлж байгаа. Дэлхийн зүйнтэй холбоотой байгаа, хөдөлмөрийн гэлтцтэй холбоотой байгаа, халамжийн гэлтцтэй төрийн бус байгууллагуудтай хамрагдаж хамтарч ажиллаж байгаа. Энэ та сая ноосоо бодгонд орууллаа шүү дээ. Үүний ноос ямар бодгонд оруулсан? Энэ үйлдвэрийн цэвэр ноос хэлийн бид нэр 18,000-аар авдаг. Энэ цэвэр ноосыг одоо будагт оруулж байна. Нэг хил будгийг 45,000-аар авдаг. Цагаан ноосоо өнгөлж одоо төрөл бүрийн таавчиг хээ угуул зингээр чинь 50 ноос янз бүрийн юм хийдэг л дээ. Одоо би бол нэг өрхийн үйлдвэрлэлийн хэмжээнд л байгаа өөрөө. Хамгийн гол нь үр хөвгтүүдээ нэг юм хийж сургаад үлдээх юм бол өгөөдөө нэг өөрийнхөө аймсгээд өсч сургачих ийм л зорилттой. Цороод үүрэгтэй үлдээх юмтай ард түмэндээ бас энэ сурсан юм улам сайн зааж өгч багшийнхаа дэмжлэгээр улам сайн зааж өгч олон хүнийг ажлын байртай болгох ийм л зорилттой миний хувьд. Багш нарын одоо яшаал шийдэж байна. Багш нарын нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор бол одоо багш нарт анги даалтын мөнгийг өгж байна. За үр дүнгийн улирлын үр дүнгийн мөнгө урамшуулал дээр үндэслээд сайдын тушаалаар бол одоо ур чадварын нэмэгдлийг бол улирлаар олгож эхлээд байна. За мөн дүүргийн цэцэг дарагт хандаж одоо багш ажилтнуудтай бол одоо 0.7 га газрын асуудлыг бол шийдвэрлэж өгöd байна. За бид нар өнөөдөр 2014 оны төсвийн тодтголд санал оруулснаар бол насан туршидын сургалтанд зориулсан компьютерийн танхимыг бол 25 сая төгрөгийн одоо тоног төхөөрөмжийг авч суйрлуулснаар иргэд маань чөлөөтэй ирж сургалтанд суралцах боломж нь бол одоо маш их нээгдэж өгсөн. Одоо өнөөдрийн бидний үйл ажиллагааг цааш дөрвижүүлэн үйл ажиллагаагт одоо тулгамдж байгаа хэдтэй асуудлууд байна. Үүнд бол одоо өөрийн гэсэн бие даасан байргүй. Одоо энэ сургалтыг явуулахад үндсэн 5 чиглэлийн үйл ажиллагаа гэсэн ажлын байрны тодорхойлт ерөнхий л одоо зүйлүүд бичиг баримтууд ирээд байна. Яг дагаж мөрдөх зүйлүүд одоо бас тутмаг л байна гэж үзэж байна. Удирдлагын түвшинд бодлогын хэмжээнд одоо биднэрт бол боловсруулсан бичиг баримт бол маш их шаардлагатай байна. Одоо нэг санал болгож хэлэхэд бол одоо манай дүүргийн нутаг дэвсгэрүүл маш их өргөн удам хөдөө орон нутгаас шилжиж ирэх хэсэд бол одоо маш их байдаг. Бид нар бол одоо өнөөдөр тэтгэврт гарсан багш нарыгаа авч удаа ажилуулах, ариун туршлагатай одоо туршлагын одоо залуу багш нартай туршлага болгон ажиллахад бол маш их одоо хэрэгтэй байдаг. Гэтэл мэрэгжлийн хяналтын шалгалт ч юм уу одоо дээд газраас ирсэн шалгалтуудад бол тэтгэврийн багшийг авч болохгүй гэсэн одоо шаардлагыг тавьж байна. Одоо иймд бол одоо нэг тэтгэврийн багшийг бол авч ажиллуулах бид нар бол одоо шаардлагатай байна гэж үзэж байна.